өнөөдөр бид нар ярилцах гээд мөнхшүрийг өрсөн. За мөнхшүр бол судлаач одоо суралцж байгаа гэд ингээд гоншин бол олныг хэлж болохоор байна. Тэгэхээр нөгөө хөгжлийн хоцрогдол гэдэг нэг ийм ойлголтын тухай ярий гэж бодсон. Тэгээд тэрийг ярий гэж төлөвлөхдөө нөгөө хөгжлийн бэрхшээл гэдэг үг өгүүлбэр ойлголтыг бол монголчууд бид нар ингээд мэддэг штэ тий. Ийм нөгөө харилцаан донд байж идэг үг өгүүлбэр байхгүй юу. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдол хоёрын хооронд ямар ялгаа зааг байгаа юм бэ гэдгийг эхлээд асууя да гэж бодохгүй. За хөгжлийн хоцрогдол нь өөрөө заавал хөгжлийн бэрхшээл байх албагүй. Хөгжлийн бэрхшээл бол тухайн хүний хувьд одоо нийгэмшгүй ч гэдэг юм уу, бие мах бод те хэл яриа харилцаа одоо бие даах чадварын хувьд ямарваа нэгэн хөгжил нь тухайн биологийн байх ёстой насны одоо хэвийн үзүүлэлтээс хоцорж байгааг хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хөгжлийн хоцрогдол гэдэг бол бүх одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол тодорхой хэмжээгээр байгаа. Гэхдээ хөгжлийн хоцрогдолтой хүн болгон хөгжлийн бэрхшээлтэй гэж онцлогдох албагүй гэсэн үг. Тэгэнгүүт тэгээ би ингэж утсан. За хөгжлийн хоцрогдолтой хүүхэд гэдэг ийм асуудал ярихаар нөгөө хоцрогдолтой гэдгээ тогтоохын тулд хэвийн ямар байдгийм бэ тэгвэл гэдгийг баг ингээд одоо хүүхдтэр бол ингээд насаар нь гаргаж ирэх шаардлагатай болж таарах байх гэж бодохгүй. 2 настай хүүхдүүд хэвийн энгийн жирийн хүүхдүүд юу хийж чаддаг байхад хоцорцсон нөгөө тэр хэвэнийг хийж чадахгүй учраас хоцорцсон гэж үзэх гээд шүү дээ тий. Мэдээж хөгжлийн хоцрогдол тухайн хүүхдэд байна уу үгүй юу гэдгийг хөгжлийн хэвийн үзүүлэлттэй харьцуулж ижил мэдэх боломжтой тий. Тэгэхээр олон улсад хөгжлийн хоцрогдлыг аль болох эрт илрүүлэх янз бүрийн аргачлалууд байдаг. За одоо хамгийн улс болгонд хэрэгждэг хамгийн түгээмэл үйлчилгээ нь юу вэ гэхээр эрүүл мэндийн товлолт үйлчилгүүд байгаа. За манай улсын хувьд болохоор 2021 оноос хойш одоо үе шаттайгаар үндэсний хэмжээнд 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн иж бүрэн үзлэг гэдэг зүйл одоо бүх 21 аймаг 9 дүүрэгт хэрэгжиж эхэлж байгаа. Тэгэхээр энэ үзлэг нь сар болгон тогтмол явагдана. Жишээ нь 9 сар одоо манай хүүхэд жишээ нь энэ сар 9 сар хүрч байгаа тохиолдолд би өөрийнхөө одоо харьяа өрхийн эрүүл мэндийн төв дээрээ ч юм уу те сумын эрүүл мэндийн төв дээр очиод энэ үзлэгтээ хамрагдаад миний хүүхдийн хөгжил энэ байх ёстой одоо насныхаа үзүүлэлтээс хоцорч гинүү эсвэл яг хэвийн явагдаад байна уу үгүй юу гэдгийг бид нар анхан шатанд мэдэх боломжтой. За тэгээд өөрөөр бас яаж мэдэж болох вэ гэхээр хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэдэг ягаан дэвтэр байдаг те. За энэ дэвтэр бол одоо хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх бас анхан шатны юм хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн дэвтэр маань одоо нэг талд нь эмчийн бөглөх хэсэг, нөгөө талд нь ээж одоо тэр хүүхдийн хэвийн хөгжлийн үзүүлэлтүүдийг ингээд насаар нь хүлэглээд оруулсан байгаа гэсэн. Тэгэхээр заавал одоо тэр 18 сартай хүүхдийн үзлэг те 36 сартай хүүхдийн үзлэгийг хүлээхгүйгээр ээж ягаан дэвтрээ маш сайн уншиж танилцаад нөгөө үзүүлэлтүүдтэйгээ хүүхдийнхээ хөгжлийг харьцуулаад явах юм бол бид нар бас ямар байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой гэсэн. Магадгүй зарим ахмад хүн юу гэж ярьдаг вэ гэхээр хожуу хэлд орсон юм уу манай хүүхэд чи урт настай хүн болох юм гэдэг юм уу? Энэ хоцрогдлоо. Тийм хоцрогдол шүү дээ тий. Тэгэхээр одоо жишээ нь би нөгөө саяны хэлсэн 18 сартай үзлийн жишээн дээр ингээд хэлэх юм бол хойдолт нь ягаад эрүүл мэнд хөгжлийн иж бүр үзлэг вэ гэхээр эрүүл мэндийн үзлэг дээр нэмэгдэж орсон зүйл нь хөгжлийн үзүүлэлтүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хөгжлийн үзүүлэлт одоо тэр тооны асуумжийн дагуу эцэг гих хүүхдийнхаа хөгжлийг харьцуулж үзээд бөглөн гэсэн. За тэр дотор таны хүүхэд бие дааж алхаж явдаг уу? Таны хүүхэд ааваа ээжээ гэх мэт ойр зургийн үг хэлдэг үү? За нүдрүү чинь ихцэлж харж гинөө ч гэдэг юм уу те тоглох байдал нь ямар байна гэсэн асуумжууд байгаа. За тэгээ энэ асуумж нь өөрөө бас нөгөө аутизмыг
аутизмын одоо эрсдэлт шинж тэмдэг байна уу үгүй юу гэдгийг бас таньдаг ийм эрт илрүүлгийн одоо асуумж байдаг. Тэр асуумжийн бас агуулгатай их төстэй. Хөгжлийн хувьд тоцрогдолтой хүүхэд гэдгийг би ингээд зүгээр хар ухаанаар бодохоор хидэн ангилж ялгаж үздэг байх та гэж бодохгүй юу? Одоо хэл ярианы хувьд ч гэдэг юм уу? Эсвэл нөгөө сэтгэн бодох чадварын хувьд ч гэдэг юм уу? Эсвэл нөгөө нийтийн дунд яадаг яриагаар их өсөглөн их давжаа бийтэй ч гэдэг юм уу? Тийм. Яг олон улсад одоо жишээ нь хүүхдийн хөгжлийг үнэлэх үед ганцхан хэл яриа талаас нь үнэлэхгүй шүү дээ тий. Энэ хүүхдийн хөгжил цогцоороо яг ямар хэмжээнд түвшинд байна гэдгийг мэдхийн тулд хит хитэн ийм одоо бид нар бол хөгжлийн ай гэж хэлдэг, чиглэлийн дагуу үнэлдэг. За тэр нь юу гэдэг вэ гэхээр хэл яриа, харилцаа, за нийгэмших одоо бусдтай харилцах байдал. За тэгээд нөгөө өөртөө үйлчлэх энгийн одоо амьдралын дадал хвшлүүд танин мэдхүй таны хэлээд байгаа тий оюун ухаан сэтгэн бодох чадвартай холбоотой танин мэдхийн чадвар. За тэгээд хөдөлгөөний хөгжил. За тэгээд бүр нарийн задлах юм бол хөдөлгөөний хөгжил нь одоо нарийн төвөгтэй үйлдэлийг хийх энэ одоо гарын жижиг булчингууд оролцсон хөдөлгөөн байна уу? Эсвэл нөгөө гүүж алхах гэдэг үйлдэлийг хийх том булчингийн хөдөлгөөнд нь хөгжил нь одоо хэр зэрэг явагдаж байна гэдгийг ингээд ийм олон талаас нь үнэлдэг. Тэгэхээр хүүхдийн хөгжлийн хоцрогдол нь ганцхан хэл яриа байх боломжгүй. Эсвэл хэл яриа нь хэвийн хэрнээ хөдөлгөөний хувьд бас хоцрогдчихж болно гэсэн янз бүрийн байдлаар илэрч болно. Эцэг эхчүүд бол нөгөө нэг эцэг эхчүүдийг чадваржуулах хэрэгцээ гарах юм байна да гэж би таны ярианаас бодож сууж байна л да. Ягаад тэгэхээр ингээд хараал том биетэй байна, жижиг биетэй байна, ярьж ийн ярихгүй байна гэдэг ингээд ил энэ өөрчлөлт хоцрогдлуудыг бол бид нар анзаарч штэ тэ. Гэтэл нөгөө нэг тэр жижиг булчингуудын хөгжил нь хэвийн байгаа эсхийг жишээ нь ингээд шалгадаг гэдэг юм уу, тогтоодог ийм аргачлал. Тэр хүүхдэд тохирсон амьдралын чанарыг дээшлүүлэх одоо цогц дэмжлэг үзүүлэхийн тулд маш олон хүний хүчин чармаалт хэрэгтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээ манай ээж аауд миний туршлага дээрээс би одоо жишээ нь ингээ 3 хүртэлх насны хөгжлийн хоцрогдолтой заавал онцтой халбгүй л дээ. Жишээ нь ингээд сэмүүт дээр нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиод за манай хүүхд аутизмтай байж магадгүй юм шиг байна гэд онцлогоонд ингээд ороод зөвлөгөө авахд 1 жил харцны ч гэдэг юм уу те. Ингээд зөвлөөд явуулсан ээж аав нар зарим нь ингээд юу ч хийхгүйгээр 1 жилийг бас хүлээх гэдэг. Зарим нь болохоор за миний хүүхд ямарваа нэгэн байдлаар хоцрогдоод байгаа юм байна. Гэхдээ би одоо ямар дэмжлэг үзүүлэхээ сайн мэдэхгүй юм ч гэдэг юм уу. За эсвэл энэ насны хүүхэд яг ямар чадварыг эзэмсэн байж иж хэвийн хөгжил нь одоо зөв явагдаад байгаа юм бэ гэдгийг мэдэхгүй байх тохиолдол аюул түгээмэл. За ялангуяа залуу ээж аваад 1 хүүхэд төрүүлсэн. За эсвэл одоо 2 3 хүүхэдтэй ирнэ. Өмнө төрсэн хүүхдүүд нь хол насны зөрүүтэй байх юм бол нөгөө ээж аав нар марцчихдаг. Хүүхдээ хөгжил энэ насан дээр ямар байдаг гэлээ гэдгийг мартаад жишээ нь одоо 4 нас хүрсэн үед нь ч юм уу хилд ороогүй байна гэдэг чинь одоо хоцрогдол шүү дээ тий. Тэгэхэд энийг яваанда хилд орчих байлгүй дээ хүүхэд дугаас л нэг иймэрхүү байдаг та гэж бодоод бас цаг алдах тохиолдлууд их байдаг. Энэ судлагдсан юмн дотор нь шалтгаанууд яг зоосон, оноосон юм байдаг уу? Хоцрогдол үүсэх болсон шалтгаан. Тийм хоцрогдол ер нь бол янз бүрийн хүчин зүйлээс одоо шалтгаалж иж болно. За сүүлийн үед жишээ нь одоо хоцрогдол гэж ярихгүйгээр аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс одоо маш их болцсон юм шиг яриад байна шүү дээ. Энэ маань өөрөө олон улсад шалтгаан нь айгүй тийм маргаантай байгаад байгаа байхгүй юу? Яг юунаас болж байна гэдэг нь. Тэгэхээр хамгийн одоо эрдэмтэд санал нэгдэж байгаа нэг шалтгаан юу вэ гэхээр хүмүүсийн олон нийтийн мэдлэг ойлголт сайжирсан байна. Дээрээс нь эрт илрүүлгийн одоо арга хэмжээ улс болгонд одоо нэлээд сайн хэрэгждэг болсон байна гэдэг. Тийм учраас санал нийлж байгаа. Нэмэгдсэн юм шиг харагдаад байгаа. Тийм. Магадгүй бидний нөгөө анзаарахгүй байдаг байсан тохиолдлууд маань одоо телевиз мэдээллийн хэрэгслүүдээр аягүй сайн ингэж яриа тайлбар явдаг болсны үндсэн дээр эцэг эхчүүд
анзаараад мэрэгжлийн байгууллагт ханддаг ч юм уу. Эсвэл цэцэрлэгийн багш нар явандаа энэ хүүхэд ингээд нэг хөгжчихдэг те. Эсвэл сургуульд орсон хойно нэг энэ жоохон буу сураад идэг гэж боддог байсан бол эн чинь бас нэг өөр те мэдрэлийн хөгжлийн ийм шалтгаантай эмгэгээс болоод одоо ийм хоцрогдол үүсээд байгаа юм байна гэдгийг анзаарч мэддэг болоод бас ийм мэрэгжлийн байгууллага руу зөвлөдөг болсон гэдэг юм уу. Тэгэхээр энэ нас эрт илрүүлэг одоо нөгөө онцлох байдал сайжирсантай холбоотой нэмэгдсэн байх боломжтой. Интернетээс харахаар энэ шалтгаан дээр жишээ нь ийм боломжууд байж болох уу? Технологийн болоод энэ нийгмийн өөрчлөлт, амьдралын хэм маягийн өөрчлөлт, одоо энэ дэлгэцний хамаарал хэрэглээч гэдэг юм. Эсвэл бас нэг ийм юм байгаад байсан нөгөө хүчил төрөгчийн дутагдал. Бас нэг шалтгаан байж болох уу гэдэг ийм мэдээллүүд байдаг юм байлээ. Энэ бас яг мэрэгчлэтнүүдийн дунд ер нь хэр түгээмэл яригддаг вэ? Шалтгаан ч гэсэндээ бас яг одоо нотлохонд суурилсан бацтай аутизмын ч гэдэг юм уу шалтгаан бол тодорхойгүй байгаа дээ. За мэдээж одоо нөгөө генетикийн гаралтай шалтгаан хүчин зүйлүүд байж болно. Дээрэс нь одоо нөгөө ургаад хийж байгаа эхийн эрүүл мэндийн байдлаас үүдэлтэй бас шалтгаанууд байж болно. Тэгэхээр яг юунаас болоод байна вэ гэдгийг нь одоохондоо тодорхойгүй байна. Харин миний бацтай одоо хэлж чадах зүйл юу вэ гэхээр хөгжлийн хоцрогдол гэдэг маань одоо энэ заавал нөгөө эмгэг бэрхшээл байх алгүй те. Тэгэхээр хөгжлийн хоцрогдол үүсгдэг шалтгаан маань за ялангуяа 0-3 наснд нөгөө яг идэвхтэй ингээд нөгөө амьд харилцаагаар дамжуулж одоо ертөнцийн эд дэмсийг таньж мэддэг те. Үг хэлэнд суралцдаг ийм үе дээрээ нөгөө тэр хэрэгцээг нь хангахгүй одоо зурагтаар орлуулдаг ч юм уу эсвэл утас өгөөд орхичдаг ганцаар ингээд тоглуулад суулгачдаг энэ байдлаас болоод харилцааны чадвар одоо тухайн наснаасаа ингээд хожимдож хөгжих. За тэгээ хэл яриа хөгжихгүй байна гэдэг маань бас хүнтэй харилцаа дээрэс нь танин мэдхийн чадвар ингээд ер нь бүх чадвар бас хоорондоо уялдаад хоцрогдох боломжтой. Хөгжлийн хоцрогдол гэдээ ярихаар эрт илрүүлэх тухай, аль болох эрт илрүүлэх тухай яг зэрэгцээд ярьдаг шүү дээ, параллельны. Тэгэхээр хамгийн тэр тохиромжтой нас юм уу? Хамгийн соргог анзаарагддаг үе гэвэл хизээ вэ? За ер нь бол олон улсад энэ бага насны хүүхдийн эрт илрүүлэхийг хэд хэдэн юм үе шатуудад хэрэгжүүлдэг. За хамгийн жишээ нь Японы жишээ гэх юм бол 4 сартай 9 сартай ч гэдэг юм уу те эрт илрүүлэх боломжтой. За энэ үед эн чинь нөгөө та ингээд төсөөлөд үзэхээр 4 сартай 9 сартай хүүхэд гэдэг маань маш жижигхэн шүү дээ те. Тэгэхээр энэ үед бид нар илүү хүнд хэлбэрийн бэрхшээл за эсвэл нөгөө хөдөлгөөний бэрхшээл зэргийг бол илрүүлэх боломжтой. Нүдээр одоо харахад илүү ойлгомжтой ч гэдэг юм уу те. Эсвэл одоо эрүүл мэндийн хувьд үнэхээр асуудалтай байвал илрүүлж болно. Энэ харилцааны жишээ нь аутизмын хүрээний эмгэгчүүд юм уу одоо хит хөдөлгөөнтөх энтер гэсэн нүдээр харахад мэддэхгүй яг л одоо ингээ хэвийн харагдаж байгаа юм шиг хэрнээ. Гэхдээ ингээд тийм сайн анзаарах юм бол ялцчихгүй нэг жоохон онцлог өрөмөц байгаад байгаа. Энэ одоо шинж тэмдгийг 18 сартай үед илрүүлэх боломжтой. Тэгэхээр тэр үзлэгтэй ой хаах хэрэгтэй гэсэн. Энэ үед нөгөө хүүхэд ойр зүрийн үг хэлж сурж яадаг. За дээрэс нь нөгөө бие дааж алхаж сурдаг ч гэдэг юм уу те. Тодорхой ингээ хөгжлүүд нь хинч харсан одоо таних боломжтой юм үе шат дээр ирдэг учраас 18 сартай хүүхдийн үзлэг гэдэг бол маш чухал. Хаашаа хандах вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд тулгардаг тий. Тэгээ нөгөө нэг ямар нэгж бүтэц байгаа би хаашаа хандаж болох юм яах юм ямар утас шурамсаар холбогдож болох юм ч гэдэг юм уу. Энэ юмн дээр очил тэгэлчтэй юм шиг санагдаад идэх. Яг зөв. Манайд тэгэхээр одоо ийм хандах газрууд хэр түгээмэл вэ? За одоо яг хаашаа хандаж болох вэ? Би нэг л ондоо. Гэхдээ өөрөө онш тавьж мэдгүй. Гэхдээ би нэг үзүүлчмээр байна. За эцэг эхчүүд хэрвээ хаашаа хандхаа мэдэхгүй гэхдээ хүүхдэд нь одоо ямар нэг юм анхаарал татах асуудал байх юм бол бид нар
Google-с ч юм уу те жишээ нь ялангуяа сүүлийн үед хүмүүс айгүй их сэжиглээд байгаа аутизмын одоо шинж тэмдэг манай хүүхдэд илрээд байна. Өөдөөс харахгүй байна, нэрээр нь дуутахаар эргэж харахгүй байна. Тоглоомыг одоо нэг л төрлөөр ингээд зориултын бусаар тоглоод байна ч гэдэг юм уу те ийм шинж тэмдэг анзаарсан тохиолдолд бид нар гэртээ тандаж болно. За энэ юу вэ гэхээр Google дээр M-chat гэж нөгөө англиар галаглаж бичээд M дундуур зураас нөгөө chat гэдгийн chat гэж бичээд араас нь одоо монголч гэдэг юм уу те тийм үгийг бичих юм бол монгол хэл дээр энэ асуумж гарч ирнэ. За энэ асуумж танд балал байх юм бол хүүхддэрээ 5-10 минут зарцуулаад бүглэх боломжтой. Тэгээ нөгөө яаж оноогийн ингээд тооцож дүгнэх үү гэдэг аргачлал нь өөрөө маш хялбар. Гэрийн нөхцөлд онш хамгийн ихний онш боломж. Хамгийн ихний ээж аав өөрсдийнхөө нөгөө эргэлзээг одоо жоохон баталгаажуулах гэдэг юм уу те энэ зорилгоор бас ингээд тэр одоо эрт илрүүлгийн хэрэгслийг ашиглаж болно. За хэрвээ 18 сартай хүүхдийн үзлэгээрч тэр одоо эмч танаа хүүхдэд нэг юм хоцрогдол байх гэдэг шүү анхааралтай аваарай ийм газар хандаарай гэдэг юм уу эсвэл нөгөө тэр эм чатаараа хүүхдийнхээ хөгжлийг тандаад үтсэн чинь ялцчгүй нэг өшөө цаашаа лавлах шаардлагатай тохиолдолд бид нар дүүргийнхаа өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулаад дүүргийн эмнэлгийнхаа нарийн мэрэгчлийн эмчнэр за тэгээд одоо тусгай мэрэгчлийн багтаа бас хандаж болно. Тийм. Манай хүний нөөц хэр хангалттай байдгийн чиглэлээр ажилладаг хүмүүс. За ямар ч байсан би миний одоо ажиллаж исэн төсөл эрүүл мэнд нийгмийн хамгаалал боловсролын салбартай бас холбоотой байсан. Тэгээд би бол засгийн газар за олон улсын элдв одоо дэмжлэгтэйгэр ч гэдэг юм уу те энэ хүний нөөцөд чадахжуулах ажлыг сүүлийн хэдэн жилийн турш угаасаа тасралтгүй хийж байгаа. Тэгэхээр одоохондоо одоо жишээ нь эмч нарын үзлэг хийх одоо чадварч гэдэг юм уу те эсвэл багш нарын одоо хүүхдэд их шамран сургах арга зүй жоохон дутуу байж болно. Гэхдээ энэ дээр бол одоо тасралтгүй анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байдал маань одоо нэг жоох асуудалтай байгаа байдал маань цаашдаа улам сайжрах боломжтой. За тэгээд хэрвээ хүүхдийн хөгжлийн хоцрогдол ингээд хит хитэн аргаар одоо баталгаажуулаад те үнэхээр энэ хүүхэд ийм одоо эмгэгтэй байх, хөгжлийн бэрхшээлтэй байж магадгүй байна гэсэн тохиолдолд бид нар сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж албан ёсны оншоо авдаг. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд одоо нөгөө халамжийн тэтгэмжтэй орохч гэдэг юм уу те за нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийнхороо хурлаар ороод хөгжлийн бэрхшээлтэй эсгээг тодорхойлуулахын тулд ганцхан газрын оншийг хүлээн зөвшөөрж байгаа. Тэр нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. Тэгээд ийм учраас одоо тэр эмнэлэг маань цагийн ачаал бүр маш ихтэй хөдөө орон нутгаас зориод ирээд үзүүлэх гэхээр хэдэн сар хүлээлтэнд байдаг ч юм уу. Тэгэхээр одоо энэ илэрсэн одоо их байгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд ч гэдэг юм уу энэ хүүхдүүд маань бас нийслэлээс илүү их одоо илэрсэн онцлогдсон байх магадлал өндөр гэсэн. Тэгэхээр цаашдаа бид нар өшөө одоо үндэсний хэмжээнд яг хэдэн хүүхэд ингээд ийм хөгжлийн хоцрогдлын эрсдэлтэй байгаа юм бэ, хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм бэ гэдэг тоог одоо тодорхой болгохын тулд энэ онцлогооны хийдэг мэрэгчлэтнүүдийг сайн бэлдээд орон нутагч ч гэсэндээ энэ үйлчлэгийг авах боломжийг бас өргөн хүрээнд зохион байгуулахгүй болохгүй гэж бодож байна. Би зүгээр эцэг эхчүүдийн өмнөөс бодохоор нэг ийм гарын авлага байж ивэл их амар санагдаад байна л да. За 2 настай хүүхэд гэдэг чинь. Хөдөлгөөний хувьд ийм чадчих хэвээр, хэл яриа ийм чадчих хэвээр, танин мэдхийн хувьд бол энийг чаддаг байх хэвээр гэдэг нэг ийм нөгөө шинжилгээний лавлах утга гэдэг шиг тийм юм ингээд насаар нь одоо мэдхгүй хэдэн нас хүртэл хэрэгтэй гэдгийг ингээ байж ивэл эцэг эхчүүд одоо дурын газраас л интернетээр ороод тэр лавлах утгыг хараад миний хүүхд энийг чаддгүй юу гэл ингээл нөгөө чагтлаад явхад л бараг тийм би одоо энийг яг одоо байгаа нөөц боломжтой тулгуурлаад ээж аав
хамгийн хурдан хаанаас мэдэж болох вэ гэхээр нөгөө их хүүхдийн эрүүл мэндийн дэвтрэл нэг сайн хараарай гэж хэлмээр. Яагаад гэвэл энэ дэвтрийн маань доторх агуулга нь шинжлэхдээ төвшөө илүү сайжирсан байгаа. Зөв. Тэгэхээр нөгөө нэг хөгжлийн хоцрогдлын бусад хэлбэрүүдийн юмнууд бол тусцсан байгаа гэсэн үг тий. Тийм одоо жишээ нь 1 сартай хүүхэд, 2 сартай хүүхэд яг ямар чадамжуудыг эзэмшсэн, ямар хөгжил нь ямар түвшинд хүрсэн байх ёстой юм бэ гэдгийг одоо маш тодорхой бичсэн байгаа болохоор тэрийг хараад мэдэх байна. Тэгээд ийм хөгжлийн хоцрогдолтой ямар нэгэн нөгөө нэг түрүүний хэлээд байсан айнуудаас ямар нэгэн аль нэг айд хамаарах ийм хоцрогдол байна гэвэл эмчилгээний гэдэг юм уу? Амьдрах арга барил гэдэг юм уу? Тэр ажилдаг тэр арга барилууд ийм дагуу ингээд нөгөө эмчилгээнд үйлчилгээнд хамрагдахаар бүрэн арилах уу? Хоцрогдол. За хоцрогдол хэр төвшөнд хоцрогдсон бэ гэдгээсээ шалтгаална. За хэрвээ бага хэмжээний хоцрогдол авах юм бол тэр хэвийн төвшөнд бас нөхөгдөх боломжтой. За энэ нь мөн адил нөгөө хизээ эхэлснээсээ бас шалтгаална. Хэр эрт эхлэх тусмаа тэр илүү их үр дүнд хүрнэ гэсэн. Тэгээ миний эрт үе яагаад чухал вэ гэж хэлээд байгаа нь 0-3 одоо амьдралын эхний 3 жилд ялангуяа 3 нас хүртэл хүний нөгөө тархины үйл ажиллагаа гэдэг чинь маш уян хатан чанар сайтай нөгөө тархины мэдрэлийн холболтууд хурцтай хөгжиж идэг үе байгаа. Тэгэхээр бид нэр энэ үед нь ямарваа нэг хоцрогдол одоо илэрсэн тохиолдолд цаг алдалгүйгээр яаралтай мэрэгжлийн байгууллагад хандаад за тэр нөгөө нэг эрчимжүүлсэн юм үйлчлэгийг авах юм бол бид нар хүүхдийнхаа хөгжилд нэлээд оривтой ахиц өөрчлөлт гаргаж болно. Тэгээд хүүхдэд тохирсон хөгжлийн дэмжлэгийг үзүүлж байгаа тохиолдолд дахиж гарахгүй байд гэж хизээч байхгүй. Тэгэхээр ээж аав нар энэ дээр бас нөгөө айхтар сэтгэлээр онолгүй те хөгжлийн хоцрогдолтой гэж хэлсэн тохиолдолд ялангуяа 3-аас өмнөх наснд бид нар мэдж байгаа бол эрт үед мэдж чинь энэ бол сайн хэрэг те. Тэгэхээр ядаж сургуульд орох хүртэл 6 нас хүртэл биднэрт дахиад 3-4 жилийн бэлдэх хугацаа. Энэ хугацаанд л одоо яг хүүхдэд тохирсон аргаар маш сайн одоо эрчимтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нүдний эмгэгэн дээр нэг тийм юм байдаг гэж би ойлгосон юм. Нөгөө сургуульд оронгууд нь хүүе самбар дээрхээ харахгүй штэ гэж хараан муу байгаад 6 настайд нь мэдэх тохиолдол их түгээмэл байдгаа гэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр энэ хоцрогдол бас сургуулийн настай ч юм уу, цэцэрлэгийн настай ч юм уу гэж уялдаж гарч ирдэг үү? Эсвэл харьцангуй гайгүй юу? Тэг нь за жишээ нь одоо юу гэдэг аутизмын ч гэдэм хэд хөдөлгөөнт эмгэгтэй хүүхэд байлаа гэж бодъё те. За гаднаас нь хараад бид нар шууд энэ хүүхэд ийм асуудалтай байна гэдгийг мэдэх боломжгүй, шууд хараад мэдэх боломжгүй учраас зүгээр юм шиг бодоод ингээд яваад иж болдог. За энэ нь яг хизээ илүү мэдэгддэг вэ гэхээр нөгөө олон хүүхдийн дунд суугаад цэцэрлэгч нь бол ингээд бас ингээд ширээн дээр сууж одоо хөгжүүлэх үйл ажиллагаа хийж байгаа ч гэсэндээ энэ хөвчлэн тоглоомын аргад суурилсан яг нөгөө хүүхдийн нас их төхөн онцлог тохирсон байдаг шүү дээ тий. Гэтэл сургуульд хүүхэд яадаг вэ гэхээр илүү бие дагаад багшийн хэлсэн зааврыг сонсоод тий удаан хугацаагаар ширээний ард ингээд суух шаардлагатай бол энэ үед нөгөө хүүхдийн хөгжлийн хоцрогдлууд илүү их нөгөө танигдаж анзаарагдаж эхэлдэг. Тэгээд над дээр бас зөвлөгөө авч исэн ээж нар донд бүр 7-8 нас хүрсэн хойно нь гайгүй болчих واخ гэж бодоод яваад исэн. Гэтэл одоо сургуульд ороод нөгөө сурлагын хоцрогдол гэж юм үүсээд байна. Манай хүүхд яг юунаас болоод байгаа юм болоо гэд одоо хүрээд ирэх тохиолдол байна. За эсвэл 3-4 настай үед нь цэцэрлэгийн багш нь ч юм уу анзаараад те та нэг ингээд очиод онцлуулаад таач эсвэл мэрэгжлийн эмчэд үзүүлээдгээ бусад үеийн хүүхдүүдтэй харьцуулахад ингээд яалтчгүй жоохон өөр байгаад байна гэж хэлснийг бас ингээд шууд хүлээж авч чадахгүйгээр аяндаа сургуульд орохоор зүгээр болчих واخ гэд хугацаа алдах тохиолдлууд бас байдаг. Энэ салбар дундын хамтын ажиллагаа ер нь ямар байд юм бол гэж бодчихлоо. Нөгөө одоо яг саяных шиг ингээд нөгөө багш нь анзаараад ээж аавд нь зөвлөдөг. Тэ эсвэл өрхийн эмч нь та нэг ингээд хачаа энэ нэг юм биш үү гэж хэлдэг байхын тулд энэ хамааралтай салбарууд айгүй сайн өөрсдөө чадахжуулах хамтарч ажиллах хэрэгтэй болох нь шүү дээ.
Тийм. Тэгээд одоо жишээ нь үрхийн эмнэлгүүд за нөгөө хүүхд тухайн одоо харьяа дүүргийнхаа хүүхдийг тогтмол үзэж явж байгаа шүү дээ, тий, хариуцж байгаа. За тэгээд нөгөө үзлэгээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань хэрвээ тэр хүүхдэд төвчлийн одоо хоцрогдол асуудал байна гэж үзэх юм бол яалтчгүй дараагийн шатанд энэ хүн хаана очиж дэмжлэг авах хэрэгтэй вэ гэдэг мэдээлэлээ бүрэн өөртөө мэдчихгүй бол зөвлөж чадахгүй гэсэн. За цэцэрлэгч мөн ялгаагүй. Хэрвээ тэр хүүхэд жишээ нь өшөө илүү эрүүл мэндийн юм нарийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай. За хэрвээ онш тодруулах шаардлагатай бол ялцгүй эрүүл мэндийн байгууллага руу зөвлөн тий. За хэрвээ оншоо авчихсан хэрнээ нөгөө улсаас одоо тэтгэмж авч болдог гэдэг мэдээлэл байхгүй явж ивэл бас энэ талын мэдээллийг нь зөвлөж өгөх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр бас хамтын ажиллагаа гэдэг маань заавал ингээл нэг дор хамт сууж агаад бас хийхээр хязгаарлагдахгүй. Би биенийхээ ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Энэ одоо орон нутагт ч гэдэг юм уу те, энэ дүүрэгт мэдээлэл дамжуулахаас эхэлнэ. Энэ хүн төлбөртэй болон төлбөргүйгээр ямар одоо энэ гэр бүлд хэрэгтэй үйлчлэгээ байдаг вэ гэдэг талаар аягүй сайн мэдээлэлтэй байх нь чухал гэж бодож байна. Гар хөлн бүтэн юм бусдад адилхан яах вэ? Жоох удаан л ойлгох. Тэгэхдээ манай хүүхэд удаан ойлгодог ч гэсэн нэг ойлгочвол мартдаггүй юм гэдэг үгээр ингээд өөрсдийгөө хаагаад тэр хоцрогдол ингээд тоолгүй орхичвол ирээдүйд амьдралын чанарт ер нь яг ямар нөлөө үзүүлдэг юм бэ? Одоо мэдэхгүй тэр ажил дээр гарахт нь бүтэн хэмжт нь гэдэг юм уу? Ашиг орлогот нь гэдэг юм уу? Сайн сайхан амьдрахт нь гэдэг юм уу? Энэ хэр хортой вэ? За хөгжлийн хоцрогдлыг бид нар тоохгүй мэдсээр байж гэдэг юм уу те, одоо янз бүрийн мэдээлэл уншаад уул нь харьцуулж үзээд анзаараад байгаа хэрнээ явандаа гайгүй болчих байх гэд ингээд тоохгүй хүлээгээд орхих юм бол энэ хизээч зүгээр юу ч хийхгүй байж байгаад буцаад одоо хэвийн төвшөндөө очих боломжгүй. Улам энэ байдал маань хүндрэнэ гэсэн. За хамгийн ойрын жишээ юу нөгөө ажил мэргэжил сонгохоос наан юун дээр бэрхшээл үүсэх вэ гэхээр хүүхэд 1-р ангид орж суралцахад ер нь сургуульд сурахад сурлагын хоцрогдол үүснэ гэсэн. За тэгээд нөгөө өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй те, хэл ярианы хөгжил одоо хоцрогдолтой байсан хүүхэд маань найз нөхдөхгүй болох, өөртөө итгэлгүй болох ч гэдэг юм уу. За тэрнээсээ болоод сургуультай явах дургүй байх, одоо гэртээ л илүү байдаг. За дээрэс нь эн чинь нөгөө үеийнхаа хүүхдүүд донд ингээд цовоос хэрэглэн хөгжөөд явж явах ёстой хүүхэд одоо догт тийм үйлчлэгээ аваагүйгээсээ болоод бусдын дунд байх одоо дургүй болдог ч юм уу. Нийгмээс тусгаарлагдах нь тийм. Тусгаарлагдах. За тэгээд сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ маш тогтворгүй, уур уцаартай эсвэл ганцаардмал болох нөгөө нэг бидний асуудалтай гэж үздэг одоо зан үйлдэлийг гаргадаг ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ нь өөрөө маш эрсдэлтэй. За хичээлд дургүй болох одоо сургууль завсардах байдал маань явандаа нөгөө нийгэмд буруу зан үйлдэл хийдэг те, бидний нөгөө бүтэхгүй хүүхдүүд гэж хэлээд идэг штэ тий. Тэгэхээр бас тийм байдлыг одоо бий болгох чухал уршигтай. Тэгэхээр эрт үед болж өгвөл 3-аас өмнөх нас нь за хожимдлоо гэхэд сургуульд орохоос өмнө тэгээ тухайн хүүхдийг миний түрүүн хэлсэн одоо хөгжлийн бүхий л талаас нь яг зэрэгцүүлж хөгжлийг нь одоо идэвхтэй дэмжиж явах шаардлагатай гэсэн. Хөгжлийн хоцрогдлыг ерөөсөө хоош нь тавьж болохгүй юм биш үү гэдэг. Тийм, хоош нь тавьж болохгүй. Тэгээд би бас ээж аав нартаа одоо зөвлөхөд ямарваа нэг онс сонсоод битгий сэтгэлээр унаараа мэдээж зүгээр гэж бодож явчаад л ингээд хайртай хүүхдэн те ямар нэг сонсох мэдээж сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байна. Тэрийг яг тэр одоо мөчиг гэдэг юм уу тухайн зүйлийг туулсан хүн л биеэрээ мэднэ үү гэхээс биш одоо би бол яг бүрэн ойлгож чадахгүй. Тэгэхээр хүүхдийнхаа байдлыг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэгэхээр та хэр их удан нөгөө хүүхэд маань шаардлагатай дэмжлэг авч чадахгүй ингээд нөгөө цаг хугацаа алдах одоо эрсдэл байна гэсэн. Тэгэхээр
ер нь бол Монгол нэг үе бодох юм бол маш олон одоо ийм үйлчлэгээнүүд бий болсон, тусламж авах боломжтой газрууд зөндөө болсон. Тэгэхээр гэрээсээ гараад те өрхийн имлэг рүүгээ зорж очиж ч юм. Эсвэл хүүхдийнхаа явж байгаа цэцэрлэг дээр үнэхээр нуулгүйгээр багшд нь ингэж хандаж хэлээсэ гэж хүсэж байна. Манай ээж аав нар чинь тэгдэж штэ хүүхдийнхаа байдлыг нуугаад хилчгээр манай хүүхдийг гаргачих болов уу гэж бодоод байдаг. Одоо ч тийм боломж байхгүй штэ. Ер нь бол эцэг эхчүүдийн тэр айдас бас ингээд нөгөө хүүхдийнхаа хөгжлийг жоох удаашруулах нэг шалтгаан болдог. Тэгээ ер нь ямар ч цэцэрлэгийн багш, сургуулийн багш энэ хүүхдийг хөгжүүлчих юмсан, энэ хүүхдийн ирээдүйн одоо хөгжилтөнд сайн сайхнаар туслах юмсан гэдэг сэтгэлээр л тэр хүн тэр мэрэгчлийг эзэмшиж байгаа. Тэгэхээр яг үнэн бодит байдлаа хэлээд одоо хамтарч ажиллая, хэдүүлээ ингээд нэг баг болъё. Миний зүгээс одоо ингэж тусалж чадна. Та нэг энэ дээр нь ингээд туслаад өгөөч гэж ярилцах юм бол ямар ч багш одоо сургалтын байгууллага, эрүүл мэндийн байгууллага цаашаа гэж түлхэхгүй. Тэгэхээр тэрэн дээр жоохон өрөөсгөл ойлголт байдаг бах. Хэрвээ тэр байгууллагад жоохон зохисгүй юм хандлага гаргасан бол та тэр байгууллагын удирдлагатай нь уулзаад энийг ингээд нэг жоохон сайжруулад өгөөч ч гэдэг юм уу те, энэ одоо санал хүсэлтэд бүрэн илэрхийлэх боломжтой. Ер нь аль ч улсын энэ хөгжлийн бэрхшээлийн салбарч гэдэг юм уу, боловсролын салбарт эцэг эхийн одоо санаачлага, дуу хоолой гэдэг бол маш чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр нөгөө сайн цаг ирэхийг хүлээхгүйгээр өөрсдийнхөө чадах зүйлийг бас хийгээд эхлээд явж байгаасаа гэж үзэж. За баярлалаа.